like the speed of sound. Эмч болох хүсэл тэмүүлэлтэй байсан түүний багын мөрөөдөл нэг л өдөр бизнесийн замлаар өөрчлөгдсөн. Үнд шудраг зан гэрэлтдэг тэр хүний итгэл алдахгүй байх ёстой хэмээн үздэг нэг. Ингээд Урбан Жинсийн захирал тунгалагтай Улаанбаатар төмөр замын ирэл баасанд Эрдэнэ заяа ярилцсан. Like a bullet train. Moving like the speed of sound. Feet can't keep on the ground. Can't stay in one place. Keep moving like a bullet train. Like a bullet train. Like the speed of sound. We can keep on the ground. Бизнесийнхаа санааг анхаанаас олсон бэ? За бизнесийн санааны одоо яаж орж ирсэн гэхээр би Англид 10 жил амьдэрсэн гэр бүлээрээ тэгээд Англид амьдарч байгаад Монголдо буцаж очиод юу хийх вэ гэж бодож байгаа л та ингээл тэгээд Монголд байсан түүтэйгээ яриад Монголд очиж юу хийх вэ? Монголоос Англиас бараа авч зарах уу ч гэдэг юм уу тийм ээ ингээл янз янзын юм ярьж л тэгээд хүүхэд байхад манай ээж маань тэр үед одоо бидний хэл сурснаар үйлчлэг хөдөлмөрийн багш байсан. Тэгээд багаасаа ээж аваас ээжээс өнчөө оцорсон. Тэгээд дүүнэртээ хувцсыг нойж өгдөг. Тэгээд гарын их түүтэй. Тэгээд бидний хувцсыг тэр үед чи одоо хувцсанаар элбэг биш байлаа ш дэлгүүрүүдээр тийм ээ. За тэгээд бидний хувцсанарыг хойж өгдөг. Ээжийнхээ хойсон гой хувцсуудыг өмсөд үеийнхнаасаа ялгарч харагдаг. Тэгээд энэ хувцсыг хийж өмсөж болдгийм байх ч гэдэг юм уу тийм ээ. Юм ойж ингээд айгуу гой хувцс даавгаар гоё юм хийж болох юм байна да гэдэг тэр санаа бол жоохон байхад нь одоо ингээд төрцөн ээжээс нь Улаанбаатар нэг тийм санаа яваадсэн. Тэгээд Англид байж байгаад дүүтэйгээ яриад жинсэн хувцс яагаад монголчууд хийдгүй юм болоо юу нь хэцүү байд юм болоо ингээд оёод хийхэд хамархан баймирын тэгээд хүмүүсийн элбэг өмсдөг бие дэвтэх хэлгээтэй тийм хувцс юм байна. Нэг одоо яаж хийх юм бол тэгээд манай дүүгийн найз нь Туркт оёлын одоо технологиор сурсан залуу байсан. Тэгээд тэр залуу бас ийм оюун хувцс руу оруулах амархан джинсийг бас Туркч бас джинсүүд одоо хийж Европоор нийлүүлдэг шүү дээ. Маш том зах зээл гэдэг. Тэгээд Туркт энэ технологиг судлах болцоотой гэдэг. Тэгвэл тэгээд айгуу гоё джинс авчих юм л та гэл. Тэгэл ер нь бараг л сэтгэлийн өөрлөр гэх юм уу та тэгээд эхэлсэн юм байгаа. Тэгээд яг хуу санаа үр дүнгээ өгөөд бүтээл болтол маш их хугацаа тэгээд энэ хооронд тэгэл янз янзын лимиг замыг туулж гарч ирдэг юм байна л да. Бизнесийн санаа цаасан дээр буугдах нэг өөр, ажил олж гарах нэг өөр байсан баха л да. Тэгэхээр яг ажил болоход тийм ээ хэр хугацааг дамжсан бэ? Хэдий хэр хугацаанд энэ өнөөдрийн бизнес боссон бэ? За тэгээд нөгөө яриач нь явж байгаа л бараг одоо компани бид нэр 2009 оны 5 сард байгуулсан байгаа. Denimon гэж компани. Denim гэдэг чинь одоо джинсний тэр даавг Denim гэдэг юм байна. Denim Монгол гэсэн утгатай Denimon гэж компани байгуулад тэгээд юунда хийж байгаа бүтээлдээ ямар одоо бид нар чинь юм хийж эхлэх байгаа юм чинь хувцс чинь нэг брэнд нэртэй байх хэвээр. За тэгээд ямар нэр хөө гэд тэн дээрээ бас их бодолцсон. Тэгээд янз янзын л ярьсан хүрээ джинс хөө Улаанбаатар джинс хөө тийм ээ ингээд тэгээд за яг Urban Jeans гэж яагаад нэрлсэн гэхээр илүү одоо жоохон амбицтай шийдлэх юм уу да. Явандаа ингээд гадаад руу гаргана тийм ээ олон улсад ингээд энэ нэрээ ойлгомжтой байвал зүгээр юм шүү дээ. Тэр үедээ бас гоё сонсогдоол тий Urban гэдэг чи одоо хотын гэсэн утгатай үг. Тэгээд хотын джинс гэж нэрлүүд яасан ингээл тэгэл
нэрлэлцгээс ингээд санаа яг хүний одоо хүнд үүссэн тэр жижигхэн санаа ажил хэрэг болтлоо ингээд бүтээл гартлаа маш их хугацааг туулд юм байна. Энэ хооронд маш их туршлага хоригдлуулдаг юм байна. Бид нар чинь одоо яг өөр бизнес өөр юм хийж исэн хүмүүс тэгээд цоошин юм руу ингээ орно гэдэг чинь дахиад яг нэг одоо судалгаа шинжилгээ тэгээд бүтээл болготлоо одоо баг нэг юм докторийн ажил хамгаалалтад ялгаагүй болчихж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэр болгоно шиг судлана ямар машин техник хэрэглэх үү, хаанаас материал авах уу. За тэгээд ажиллах хүчээ яаж хуваарлах вэ? Хамгийн гол нь энийг бид нэр хэн зарах хэрэгтэй тийм ээ. Юу хийж хэн зарах хэрэгтэй гэдгийг айгүй чухал бодох хэрэгтэй. Ялангуяа одоо бизнес хийж байгаа хүмүүс бол тийм ээ. Маркетинг айгүй сайн. Маркетинг гэж яриад байна. Тэр нь ингээ хүмүүс нь бууж өгөхгүй шүү дээ тийм ээ. Миний хийж байгаа юм хэн авах юм бэ тий? Би яг юу хийх хэрэгтэй юм бэ гэдгийг л айгүй сайн бодох хэрэгтэй юм лээ. За тэгээд юу чгүй ингээл бүгдээрээ нэг байрны футболд 3 эдлийн машин тавьчихсан тэгэл эхэлж исэн үеэ санахаар ямар аимшигтай юм бэ гэж бодоод байгаа. Тэгэл тэр үедээ одоо буцаж очиод намайг шинээр бизнес хийх юм бол баг үгүй байж магадгүй. Тэгээд яг тууштай байх хэрэгтэй юм байна гэдгийг одоо өдөр ирэх тусмал мэдрэх юм л да. Тэгээд нэг юм хийсэн бол тууштай байх хэрэгтэй. Бизнесмен хүнд тодорхой хэмжээний шийдвэр гаргахад юу нөлөөлдөг гэж та боддог вэ? За шийдвэрүүд бол аягүй чухал шүү дээ тийм ээ. Тэгээд бизнесийн хамгийн одоо гол юмнууд нь ямар шийдвэр удирдагчаас маш их шалтгаална. Хизээ юу ийх үү, зөв шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Тэгэхээр би бол нэг айхтар тийм том бизнес одоо хийсэн одоо нэг мундаг хүн тийм мундаг удирдлагч гэж би өөрөө хэлэхгүй л та тий. Гэхдээ юм жижигээс эхэлнэ. Жижиг гэхгүй одоо тухайн бүртэн шийдвэрүүдээ зөв гаргаж явах хэрэгтэй. Хамгийн гол нь чи өөрөө хийж байгаа юм мэдэх хэрэгтэй. Тэгээд тэрийгээ бүр бүнд нь ороод тий деталь болгоно өөрөө мэдж явах хэрэгтэй. Тэгжээж тэрний чинь цаазаа улангийн мэднэ. Нэг ажилчнаа дуудаад одоо проблем нь одоо ярихдаа тийм ээ энэ хүний цаана юу байгаа юу хийгээд энэ хүн болохгүй байгаа юм тий. Энэ хүний ярьж байгаа зөв байна уу буруу байна уу гэдгээ өөрөө мэдэхгүй болвол тэр удирдагч маань бизнесээ зөв удирдах явуулахад аюу хэцүү. Тэгэхээр ажиллаа сайн мэдэх хэрэгтэй, юмдаа гүндээ орох хэрэгтэй. Тэгээ бид нар за миний хувьд бол яг ингээд багаас нь эхлээд ингээд явсан бүх юмдаа ингээд орсон. Нэг гişрэг машины зүйтэй энэ машин таарах уу таарахгүй юу? За ингээд 100 номерийн зүй хэрэгтэй юм уу 110 номерийн зүй хэрэгтэй юм гэдгийг хүртэл ингээд ярилцаад ингээд багаас нь эхэлсэн болохоор илүү амар байдаг. Тэгээд юм багасаа эхлэхэд бас хэцүү ирнэ бас ингээд амархан явандаа ингээд өргөцсөн ч гэсэн ингээд олон асуудлуудаа шийдэж чаддаг тэднийхээ хоорондын уялдаануудыг бас мэдж байгаа болохоор шийдвэр гаргахад амархан байдаг л да. Тэгээ том бизнес хийж байгаа энэ одоо Монголд мундаг залуучууд их байна тийм ээ. Бид нар бол айгүй мундаг тийм Монголд бизнесээ шийдэл гаргаа тийм юмэг дээрээс нь харж чаддаг хүмүүс бас байна. Тийм мундаг бизнес залуучдыг бол аяг хүндэлдэг. Бизнес нэг бол тийм амархан зүйл биш. Бас хүнтэй харьцна тийм ээ. Хүнтэй харьцна гэдэг нь хамгийн хэцүү юм лээ. Хамгийн хэцүү нь хүмүүсээр ингээд ажил хийх, хүнийг зөв удирдах тийм. Тэгээд янз янзын хүмүүс байна, янз янзын ар гэрээс, янз янзын одоо газраас бэкграундтай хүмүүс байна. Тэрийг зөв удирдах, тэр хүнийг ойлгох тийм ээ. Ямар үед нь юу гэж хэлэх үү? Энэ хүнээр ажил хийхин тулд би одоо юу гэж хэлжээж энэ хүнээр энийг хийх үү тийм ээ. Тэр болгон дээр тэгэл амьдралаас суралцаад явах юм байна. Бизнесийн санаа ажил хэрэг болж явах энэ явцад тийм ээ. Тодорхой хэмжээгээр хүнд бас болдог ч юм уу? Эсвэл энэ бизнесийг цааш нь яаж үргэлжлүүлэх вэ гэсэн айц төрж өг. Мэдээж юм чинь ингээл нэг дардан замаар ингээл миний хүссэн болгон биелэл явахад аягүй хэцүү. Нэг ялангуяа яг шинэ технологиг Монголд ингээд туршаад тэрийг яг биелэл нь олтол хэцүү юм билээ. Айгүй олон удаа би ингээд шүн сэрээ тийм ээ яана би одоо ингээд энийг болчих юм бол тийм ээ яах вэ гэд буцах зам байхгүй. Бид одоо энэ чинь бизнес хийхэд бол бид нар төрөнг хэрэгтэй, санхүүжилт хэрэгтэй. Тэгээд ах トゥ аав ээжийнхаа байр савыг тавьж байгаа зээл аваад бизнес эхэлсэн байж идэг. Тэгээд тэр маань ингээд цалингаа тавьж чадахгүй өдрөө зөндөө байсан тийм ээ. Тэгээд материалаа татаж чадахгүй өдрүүд байна те. Энэ болгонд ингээд байнга төгшөртэй айцтай те. Тэгээд шүн нь босвол ингээд бодвол та яах вэ гэл. Тэгээд зовлонгийн үед их байсан. Тэгээд энэ болгон дээр тэгэл
гарцуудыг нь олоод тий. Тэгээ за хамгийн муу хувилбар нь юу байж болох вэ? За энэс арай дээр хувилбарыг ингээд сонгоод ингээд л яваал үдээ хүрсэн мэдээж ингээд би одоо дандаа л хүмүүс хэлээд юм л да. Монголчууд ер нь жоохон туйлбаргүй тийм юмнаас айгүй шантармтгай хүмүүс болцсон юм уу те. Манад ажиллаж байгаа ажилчид ч гэсэн ингээд ажилд ороод мэдээж шинэ ажилд орж байгаа хүмүүс чинь цалин тийм судаагаа ч юм уу удаан ажилласан хүмүүстэй харьцуулахад арай бага цалин авдаг л тэгээд ажилд ороод нэг сар ч юм уу 2 сар ажиллаад ажилласаа гараад өөр ажил руу орох тийм иймэрхүү алгууд хийгээд тэгээд хүн мэдээж нэг газар нэг юм дахин хийгээд нэг юм дээр дадлагжаад ирэх юм бол тэн дээрээ сайжрна тийм ээ тэр хүний өшөө чадвар нэмэгдэн тэгээд тэр хүн тэр компанид эслэх байр суурь нэмэгдэн тийм ээ тийм болохоор удах тусмаа чадваржих тусмаа тэр хүний одоо value одоо тэр нөгөө үнэлэмж нь өснө шүү дээ тийм ээ тэгэхээр нэг юм дээр айгүй тууштай байх хэрэгтэй тэгээд эхэлсэн одоо юм дуустал нарын үндэслэл ингээд явдаг байх хэрэгтэй юм болов уу. Тэгээд энэ нь бол зүгээр бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн зүгээр одоо оюутнууд ч юм уу тийм ээ хинж байж болно шүү дээ. Ямар нэг юм хэлж байгаа юм хэлсэн тул тэрийг дуустал хийх ёстой юм байна. Нэг ажил компани төсөөд компанид ажилд ороод энийхээ ард нь гараад энэ компанид би ингээд ажилд орчлоо. Эхний хэсэгтээ юм болгон ч хэцүү байгаа шүү дээ. Эхний 2-3 сарда шинэ хамт олонтой даасах, шинэ ажилдаа даасах гэдэг аюу хэцүү байдаг. Энэ болгоныг давж дуулаад тэгээд дотор нь ороод ирэх хүн аяндаа ингээд яах ёстойгоо мэдрэн. Тийм тэгээд мэдээж чадварлаг ажилчтай компаниуд бол зүгээр явуулчих болохгүй тийм. Тэгээд тууштай, төлбөртэй. Чадварлаг ажилтныг хэн ер нь гаргаж ирэх юм бол чадварлаг ажилтан гэж өндүүлэхээр дайны ажиллаж байгаа тэр хүмүүс тийм ээ үнэлгээ бас тодорхой хэмжээний одоо шагнал урамшуулсан гэсэн өөр байдаг гэдгээс хэллээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр чадварлаг ажилтан боловсон хүч нь хэн бий болгож байна? За чадварлаг ажилтан гэдэг чинь одоо яг хуу тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалж байгаа юм. Одоо тэр ажилтнаас тийм ээ. Тэр огийн унган тийм авьяастай хүмүүс байдаг шүү дээ тийм ээ. Галзуулаад ажлыг хийчдэг, юм түүртгүүгээр хурдан юмаа хийчдэг. Тэгээд хурдан шалмгаа тийм хүмүүс байна. Бас зүгээр орж ирэхдээ нэг тийм айхтар шалмгаа ажилласан тийм байгаагүй ирнэ. Тухайн одоо туршлагажаад тухайн хугацааны туршид ингээд сайжраад бүх юм дээрээ дадлагжаад тэгээд чадварлаг болж байгаа хүмүүс бас байна. Тэгэхээр хүнээс өөрөөс нь шалтгаална. Тэ ажилдаа ингээд тэр дадлагжаад удаан суушаад сайн ажиллаж байгаа хүмүүс чадварлаг ажилчид нь өөрсдөөс нь шалтгаална. Энийг үнэхээр би энийг хийж байгаа юм да эзэн болъё гэж чармаах юм бол тэр хүн гэж хүн болгол хийж чадсан шүү дээ. Тийм ахтар хэцүү юм гэж бас байхгүй шүү тийм ээ. Монголынхаа хэрэглэгч нарт чанартай бүтээгдэхүүн, үнийг уян хатан нөхцөл бий болгож, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгаагаар тэрийн хөлс болгосон Urban Jeans дэлхийн брэнд болон гарах нь цаг хугацааны л асуудал юм. Анх 2 эдлийн машинтай үйл ажиллагаа эхлүүлсэн Urban Jeans-ийн үйл ажиллагаа 5 жилийн хугацаанд өөрийн гэсэн брэнд гаргаж, компани бодлоо өсөнд дэвж чадсан. Дараагийн хэсэгт Улаанбаатар төмөр замын ирэл багсаас бизнесийн ололт амжилтын тухай ярилцсан. Like a bullet train, moving like the speed of sound. Feet can't keep on the ground, can't stay in one place. Keep moving like a bullet train, like a bullet train. Moving like the speed of sound. We can't keep on the ground. Та ер нь өөрийгөө брэнд бүтээх чадсан гэж бодож байна уу? Тийм ээ. Брэнд гэдэг энэ нэр ямар утга учир
брэнд гэдэг чинь бол бос одоо шинэ бүтээл тэр нь өөрийн гэсэн нэртэй байх хэвээр тийм ээ. Бид нар Монголдо анхны urban jeans гэдэг тий брендийг үүсгэж чадсан. Энэ бол яалтчгүй Монголд анхдагч урд монголчууд одоо джинс хувцсыг тий хийж чадчихсан үү хийж байгаагүй тийм ээ. Тэр технологиг бид нар эзэмшиж чадсан тий. Тэгэхээр энэ бол монгол хүний гараар бүтсэн монголчуудад зориулсан брэнд бүтээгдэхүүн үүсгэж чадсан гэж бодож байна. Манай бүтээгдэхүүн өдрөөс өдөр сайжирч байгаа. Бид нар энэ дээр бол энийг сайжруулах талаар брендийнхаа нэр хүндийг өсгөх талаар байнга ажиллаж байна. Тэ бидний одоо үүсгэсэн бүтээгдэхүүнийг тийм ээ энэ 4-5 жилийн туршид тийм ээ машин тоног төхөөрөмж энэ за нэг жижигхэн утаснаас нь ихсүүлээд бүх юмд нь санаа зовоод тийм ээ юм юуч байхгүйгаас тийм ингээд бүтээгдэхүүн гаргаад энэ гаргасан бүтээгдэхүүнийг өнөөдөр годомжинд явж байгаа би хизээж урд нь танихгүй тийм ээ тааралдаагүй тэр хүн ингээд миний гаргасан бүтээгдэхүүнийг ингээд өмсөө тийм хажуугаар зүрхэд миний сэтгэл дотор ингээд нэг юм бахархлын ч юм уу тийм ээ ингээд нэг юм баяр баясгалын ч юм ингээд очиг ялцдаг тийм энэ бол яалтчгүй бид нар хийж чадсан тийм нэг улам гоё хийхэнсэн гэсэн юм ирмэлзэл төрдөг. Энэ бол яалтчгүй миний бүтээл гэж тодорхойлдог. Яалтчгүй бидний бүтээл. Энд олон монгол шилдэг залуучууд тийм ээ ажиллаж байгаа. За энэ ажиллаж байгаа залуучууд байна. Яг тэр тухайн бизнес дээрээ тухайн одоо мессен дээрээ тийм ээ мөслийн байран дээрээ чадварж байгаа тий тэндээсээ өөрсдийн гэсэн бас өөрийнхөө брендийг үүсгэж байгаа хүмүүс. Тэгэхээр ер нь чадварлаг боловсон хүчин гэдэг хинээс шалтгаалж бий болдгийм бол хүнд шууд чадвартай чадамжтай төрдөггүй шүү дээ тийм ээ ямар нэгэн ажил дээр очиж суралцчиж тодорхой хэмжээгээр тухайн салбартаа одоо мэдлэг мэдээллийг хөрвүүлж чаддаг байх л та. Тэгэхээр ер нь та өөрийнхөө салбарын тийм ээ боловсон хүчнүүдийг яаж чадварлаг, яаж чадамжтай болгоё гэж боддгийг. Ер нь танаа байгууллага тийм ээ өөрийнхөө ажилчдыг яаж урамшуулж, яаж тэр хүмүүсийг чадваржуулах тал дээр арга хэмжээ авдгийг. Энд хэн ер нь хамгийн их үүрэг оролт оролцдог юм бол? За чадварлаг боловсон хүчин гэдэг бол яалтчгүй тухайн хүнээс шалтгаална. Бас тэр хүнийг ажилуулж байгаа менежерээс удирдах ажиллаж байгаа менежерээс нь хоёр талтай юм байна. За тэр хүнд байгаа тэр чадварыг гаргаж ирнэ гэдэг бол менежерийн хийх ёстой ажил тийм ээ. Энэ хүнд юу байна вэ? Энэ хүн энэ ажлыг чадна тийм ээ. Би ингэж хийлгэж энэ хүнийг чадна. За тэгээд янз янзын хүмүүстэй ажиллахын тулд менежерээс маш олон төрлийн авьяас бас гардаг л дээ. Яан одоо би энэ үндийг ингээд юу яатсан чи буруу болчлоо гэж манай дизайнеруудтэй энэ хүний ингээд захиалгыг хийсэн чинь ингээд буруу болчлоо яах юм гэж сэтгэлээр унтсан тохиолдол юу исэн бэ нааш чадна шүү дээ. Чихнийх нь хийсэн чи хоёр дахь нь ингээд болно шүү дээ тийм ээ. Тэгээд сэтгэлийн дэм өхнийг өдрөө байна. Аль эсвэл ингээд буруу ажил дээр одоо алдаа гаргаад байгаа жоохон бие тоогоод байгаа нэгэнд нь тийм ээ. Болохгүй шүү нөхөр мөн гэж загнах бас нэг үе байна тийм ээ. За ойдлчт маань ингээд айгүй гоё ажиллан жигдрэл явж байсан заримдаа ингээд жоохон назгарчих үе байна тийм ээ. Энэ үед нь ороод ингээд хатуухан үг хэлэх ёстой тийм ээ. Жоохон сэрэг. Энэ бол менежерээс яалтчих хэрэгтэй ажил. Зарим үед бол ар гэрийн байдал тийм ээ янз янзын хүмүүстэй бид нар ажиллаж байгаа юм чинь ар гэртэй хүн болгон л өөрийн гэсэн одоо асуудалтай байдаг тийм ээ. Энэ асуудлуудыг бас менежер ойлгож авах хэрэгтэй. Тэр өдөр тэр хүн айгүй сэтгэл гондоохон сууж байхад ингээд хараад тэр хүнд хэрэгтэй нэг үг хэл очиж олоод хэлчих хэрэгтэй тийм ээ. Чи яасан зүгээр үү яаж ийм нөгөө хүүхд чи яасан энэ төр ихэд шаал өөрөөлөө явчихдаг. Менежер энэ манай тий менежер маань намайг мэдчихэж шүү те миний төлөө байгаа юм байна шүү гэх тэр хүн ингээд надад хандах хандлага, ажилдаа хандах хандлага шал өөр болдог. Тэгэхээр менежер хүн яалтчгүй ажилчдаа ажилуулах, тэр хүнд байгаа чадварыг нь гаргаж ирэх, ажлаа сайн хийлгэх энэ одоо удирдлагыг зөв зохион байгуулах аюул чухал. Менежерээс маш хамаатай гэж ойлгож байна. Олон удирдагч нар ганцхан зүйлийг хийхдээ тааламжтай сэтгэл авдаг гэж сандер бичсэн байсан л та. Тэр нь юу вэ гэхээр чи үнэхээр мундаг хүн шүү гэж бусад ажилчдаа урам өгөх байдаг гэсэн. Тэгэхээр бас таны бизнесийн салбарын зам яг тэр чиглэлээр явж байгаа юм шиг санагдлаа. Хоёлаа дараагийн хэсэгтээ бол таны одоо бизнест тохиолдож байсан тийм ээ хамгийн хүнд үеүүдийн талаар эргээд дурсая л та. Одоо жишээ нь бизнес эхлүүлэхэд танд ямар хүнд үеуд байв? Тэр хүнд үеүүдээс та яаж давдан туулж гарч ямар сургамжуудыг авав? За хүнд үеуд гэвэл олон л байна л да. Юу ч мэдгүй эхэлчихсэн үедээ болвол тийм ээ. За яг тухайн тохиолдлыг би нэрлэх юм бол бид нар яг жижигхэн дэлгүүр нээгээд анхныхаа одоо брендийнхаа джинсүүдийг хийгээд
манай одоо хамтрагч одоо Соронзон болд гээд ерөнхий агуулгч захирал залуу миний дүү байгаа юм. Тэгээд Соронзон болдын байрыг зараад тэгээд тэр байраар нь дэлгүүр хийгээд Соронзон болдын байр дэлгүүр болсон. Тэднийхээ горхоронгүй болсон тийм ээ. Тэгээд өнөө дэлгүүртээ айгүй мундаг юмаа зарна гэсэн чинь борлуулсаа явж өгдөгөө. Тэгээд эн чинь хүнийг орон гэргүй болгоцсон тий. Тэгээ одоо ажлынхаа цалин тавих мөнгө байхгүй. Өдөртөө нэг ганц 2 хон ингээл жинс юм зарагдаал идэх тий. Тэгэд яах вэ гэл ингээл уйлмаар санагдаж байгаа юм чинь. Уйлахгүй зөндөлсэн л та тэгээд би хүний төлөө энэ хүний гэр оронгүй болгочлоо шүү дээ гэд ингээд уйлмаар байсан л да. За тэгээд энэ яагаад бидний юм зарагдахгүй байна вэ? Бодож эхэлж байгаа юм тий. Эндээс одоо яаж гарах вэ? Шийдлээ хайх. Тэгээд согёотгаар ярьж байгаа тэр үед чинь юмаа одоо маркетингээр юмаа борлуулах хэвээр, рекламдах хэвээр энэ төр дээр бид нэр их сул байл л да. Тэр тийм юм бараг мэдхгүй тэгж реклам их мөнгө чөлөгтэй байсангүй. Арай гэж өнөө дэлгүүртээ маш их мөнгө зарцсан. Өнөө дэлгүүрт тэд дэлгүүрийг бараг ингээд байшин дотор модоор байшин барьчихж байгаа байхгүй. Айгүй дэлгүүр гоё байх хэвээр гээд. Гэтэл бизнес чинь ялангуяа борлуул чинь ингэж явдгүй юм байна. Чи хүнд юмаа хэлээ те хаана байгааг нь ямар үнэтэйг нь хэлээгүй ээжж энэ дэлгүүрийг хичнээн гоё болгоод яах юм бэ те. За тэгээд ер нь хоёлаа реклам хийж үзэхөө гэл ярьлаа. За тэгээд тэр үед чинь солонгос сериалууд айгүй их гардаг байсан. Тэгээд хамгийн хүмүүсийн үздэг нэг солонгос кинон дондор ганцхан удаа орой шүү дээ. Тэр хамгийн сүүлийнх нь ангид байсан байхгүй юу. Тэгээ ганцхан удаа 5 минутын реклам хийгээд бишээ тэр чинь одоо 5 секунд реклам. Айгу 10-20-оор хийж чадахгүй мөнгө байхгүй учраас 5 секунд реклам хийгээд тэгээд тэр киноны дундуур 3 удаа явсан юм байна. Ямар телевизэр гэдгийг байсан санахгүй байна. Тэгсэн чинь тэр рекламны маргааш нь манай борлуулалт өнөө 3 ширхэг зарагддаг байсан өмнө маань 100 ширхэг зарагдаж байгаа байхгүй юу. Тэгэл ерөөсөө за ямар ч байсан бид нар юм олчлоо тий. Юмыг рекламт хэрэгтэй юм байна тий. Хүмүүст хүргэх хэрэгтэй юм. Тэнгүүтээ шууд хоёулаа шийдвэр гаргаад жижиг дунд үйлдвэр одоо хөдөлмөрийн яамнаас тэр үед жижиг дунд үйлдвэрийг дэмжих одоо сангаас мөнгө олгож ирсэн байхгүй юу. Жижиг дунд байсан. Тэгээд тэнд өргөдлөө өгөөд тэгээ азар бидний мөнгө шийдэгдээд 200 сая төгрөгийн одоо зээл авчихсан. Тэгэл бизнесээ цаашаа эхлүүлсэн. Энэс цаашаа бол харьцангуй бидний хүссэн сансан тэр одоо юм хийж чадчихээн. Тэгээд баг бэрхшээлүүд байна. Гэхдээ бол гайгүй. Тэр үед ямар зөв шийдвэр гаргаваа. Тэн дээр болох уу яах вэ тийм ээ яг ингээд юм хэцэгтэй утганы ерэн дээр байсан уу яахгүй юу. Тэгэхээр зөв шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй юм байна. Тэгээд туршиж үзэх хэрэгтэй юм байна. Бас рисклээ те. Жохоо юм дөр мөнгө хаяад үзэх хэрэгтэй юм байна. Бизнес чинь те. Нөгөө гаргаж иж олдог гэдэг шүү дээ те. Манайхны бас ярьдаг. Нам дарчаа суугаад байвал хинч мэдэхгүй. Зөвхөн тэндэл хадгалах. Чи хаана юу хийж байгаа хүнд хэлэхгүй. Хүн тэр чинь яаж олж мэдх юм бэ те. Яаж олон хүн тэрийг хэлэх хэрэгтэй. Тэгэд бизнес хийж байгаа энэ цаг мөчүүд тийм үү. Их өр гэдэг бас хүний их айц юм уу? Одоо нөгөө бизнес эхлүүлж байгаа хүн тий. Тий. Бизнес эхлүүлж байгаа хүн өргөө байна гэж байдгүй маа гэж ярьдаг штэ. Гисэн хэдий ч нөгөө өрөндөө болоо шүн нойр хүрдгүү. Нөгөө өрөө яаж төлнө гэхээс ажил руугаа гүүмэр санагдах үе танд хэр олон бэ? Мөнгөөр бизнесийг төсөөлж болохгүй. Санхүүжилт яалтчгүй хэрэгтэй. Санхүүжилт байханд бол одоо бидний чадах юм юу вэ нөхөр? Барьцаа өрөнгө тавиад зээл авчин тийм ээ. Зээл гэдэг чинь чамд эргээд маш их хариуцлага чинь аав ээж ах дүү хүмүүсийнхаа л одоо байр сав юу вэ те бүгдийг ингээл за би өстой энийг хийх юм бол та нарт ингэн тэгнэ гэж одоо доор дээр нь орж гарч ижил одоо те байр савыг авч тавьж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ бас хүмүүсээс тэр чинь хүний байрыг барьцаанд тавиад ингээд бизнесээ нэгэд хин ч гэсэн дуртай байхгүй тийм ээ. Тэгэхээр ингээд хүний итгэлийг олж авах хэрэгтэй. Энэ хүн надад итгэцэн тэр итгэлийг би алдаж болохгүй тийм ээ. Энэ хүнийг би орон байрг олгочвол яана гэсэн тэр сэтгэл зовнил байнга байдаг л та. Гэхдээ нэгэнт чи бизнесээ харцсан бол те энэний дараа чи юу болохоо мэдж байгаа бол энэ айдас бол багасна. Хэрвээ чи мэдгүй те яана мөнгө зээлцээ одоо энэ ингээ зарагдах уу яах бол ч гэдэг юм уу те миний юм хүн авах уу гэж бодож байгаа бол энэ бол маш том айдас. Ийм үед бол байсан. Яг одоо бол энэ айдас маш бага болсон байгаа. Тэр та өөртөө улам итгэж ийн гэсэн үг үү те. Тий. Ер нь
хүн юмаа хийхийн хэрээр өөрийнхөө юмд улам итгэлтэй болд юм байна. Тэгээд итгэлтэй болно гэдэг чинь цаашаа яаж явах вэ? Яаж явбал миний бизнес өшөө өргөжхөөр байна вэ? Энийг харж чадсан хүмүүс итгэлтэй болж байгаа юм л да. 5 жилийн хугацаанд тэ одоо бараг 5 жил болж байна. Энэ хугацаанд за маш их хэмжээгээр үйлдвэрлээд ч юм уу те. За яг гарна гэж бодож исэн тийм шаталт байна уу? Тэр нь даанч гарч чадаагүй ч юм уу те. Тэр шаталтыг тэр шарахыг дараа нь бодохноо одоо би яг тэгдэл байж тэр гарцыг олсон бол магадгүй энэ ийм шаталт болохгүйгээр надад орлого болох байж ч гэдэг юм тийм бол байсан. Тийм үү? Тэгэлгүй байгаа үз. Бизнес чинь цаг хугацаа маш чухал. Тийм ээ. Одоо энэ намрын ялангуяа манай улирлын шин чанартай бизнесүүд бас байдаг штэ. Ялангуяа одоо бидний хувьд бол жинсийн өмд чинь оюутнууд, залуучууд тийм ээ. Эднэрийн одоо жинхэнэ одоо өдөр тутмын хувцас. Тэгээд намар болгоны сезон дээр л за одоо энэ сезон дээр л ёстой амар цөм амнаал гэдэг. Тэгэл яаж хийж байгаа л ямар нэгэн байдлаар тэгэл ингээл гарч чадахгүй тийм ээ. Ийм уууд байлгүй байх уу. Тэгээд алдаа болгон хүнд сургамж болдог. Тэр алдааг давтчих болохгүй. Алдаан дээрээсээ суралцаад алдаагаа давтахгүй явна гэдэг чинь маш чухал. Тэгээд за яг энэ намар чадаагүй юм чи дараа намар чадна. Тий. Маргааш гэж нэг өдөр байна. Тий. Нөгөө яг хизээ нэгэн цагт амжилтанд хүрнэ гэсэн итгэл зориг ч юм аа хардсан бол тийм амжилтанд хүрдэе гэж. Тэгэхээр танай байгууллага өнөөдөр тодорхой хэмжээгээр амжилтанд хүрсэн байна. Тодорхой хэмжээгээр хөдөлгөөрөө босчлаа тий. Өнөөдөр бас та шүн нойргоо ханддаг тэр цаг үеч багассан байна. Тэгвэл одоо ингээд хоёулаа хотоор явж штэ. Тэгээ хотын төвөр ингээд явж хахад одоо энд бол ингээд байшин байдлал харагдаж байна. За уртлаараа бол ингээд гэр хороолол харагдаж байна тий. Тэгэхээр ер нь мэдээж бизнес эхлүүлж байгаа хүн өөрийнхөө салбарын одоо хүрээлэн орчноо тодорхойлдог байх л да. Тэр танахаас ер нь хөвчлэн тийм ээ гэр хорооллын хүмүүс юм уу эсвэл байрны хүмүүсийн үн ханш авах чадвар юм дээр өөр байдаг болоо. Та ер нь энэ дээр судалгаа хийж үзв үү? Яг эдгээр хүмүүс зориулсан юм юу байна? Монголын одоо 80-аад хүн амын тийм 80% нь бол одоо орлого багтаа тийм ээ. Гэр хороололт амьдраа тийм орлого багтаа хүмүүс байна. Тэгэхээр бидний хэрэглэгч бол аль болох бүх хүмүүст олон хүнд хүрэх хэрэгтэй. Тэгэхээр биднэрт маш олон бэрхшээл байна л да. Хятадын жинсүүд хямдхан хятадаас орж иж байгаа хямдхан жинсүүдтэй өрсөлдөх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ жинсээс чанараараа ялгарч явах хэрэгтэй. Гуравдугаарт бидний өөрийн гэсэн мөн чанар тийм ээ бусдаас ялгарах онцлог байх ёстой. Одоо монгол хүмүүсийг татах гэдэг юм уу тийм үйлчлүүлэгчтэй татах юм онцлог байх ёстой. За бид нар бол энэ эдгээрийг ер нь бол гүйцэлдүүлж чадж байгаа гэж бодож байна. Манай жинсний үн болохоор одоо 30,000 хавцаа байдаг байхгүй дундаж жинсийн үн. Тэгээд одоо бараан зах дээр хар зах дээр бол жинс 30,000 35,000 тийм ээ тэрнээс дээш үнэтэй болсон байна. Тэгэхээр хятадаас орж ирж байгаа жинсийн өмнөдөө бид нар үнийн хувьд өрсөлдөж чадж байна. Энийг ялч төвшний хүмүүстэй гэр хороолж байна уу? Орлого сайтайч байна уу? Тийм ээ орон сууцнд амьдарч байна уу? Ямар ч төрлийн хүмүүс авах болцоотой юм. Үнийн төвшинг тогтоож чадсан гэж бодож байна. Тэгээд чанарын хувьд бид нар хятадаас орж ирж байгаа жинсийн хувцас хамаагүй чанартай. Яг тэгвэл бид нар материалаа Солонгосоос авдаг. Солонгосын яг нөгөө брендийн одоо тэр Levi's, Wrangler тэр брэндүүдийн жинс үйлдвэрлэдэг тэр үйлдвэрийн материалуудыг татаж авдаг учраас манай бүтээгдэхүүний одоо чанарын хувьд бол бид нар хятад жинсээс хамаагүй давуу чанартай гэж хэлэх гээд юм тийм ээ. Тэгэхээр бид нар өрсөлдөх чадварыг бий болгож чадчихээн. Тэгээд худалдан авахчид буюу үйлчлүүлэгчдийнхаа одоо худалдан авах бололцоонд нь таарсан тийм ээ. Тийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадж байгаа учраас аюу итгэлтэй байгаа. Ер нь бол нийслэл хот маань хөгжөөлөө шүү дээ. Өдөр өдөрт л хөгжиж. Хоёлаа ингээд бас реал бизнес суугаа явж байгаа ч гэсэн бас дэвшилээ тийм ээ. Тэгэхээр ер нь бол нийслэл хотоо тодорхой хэмжээгээр бизнес хийж байгаа хүний хувьд тийм ээ. Цаашдаа илүү их ийм юм хийчихээсэ, ийм зориулалттай ажлын юмнуудыг гаргахчвал гоё юм тий. Танах бас ажлын байрыг бий болгож байгаа нэгэн байгууллага шүү дээ. Улсад тодорхой хэмжээгээр хүний нөөцийг ч гэсэн хангаж өгч байна. Тэгвэл энэ тал дээр бас улсад хийж байгаа ажлынхаа хүрээнд ч нийгэмд эзэлж байгаа байр суурийнхаа хүрээнд ч нийгмийн хариуцлага ухамсарлаж байгаа ажлынхаа хүрээнд ч хийж байгаа ажлууд цаашдаа яаж дэвшээсэй гэж бас бодож байна. Ер нь бол улс манай улс яаж хөгжиж байна? Бизнесмен хүний хувьд тийм ээ ямар гарцууд бас байх шиг.
За улс хөгжинэ гэдэг маань те тухайн хүмүүс орлоготой байх хэвээр. Тэг хөдөлмөр эрхлэлт одоо хүн болго ажилтаа байх юм бол те энд чинь амьдрах болцоотой болоод байна шүү дээ. Одоо сүүлийн үед бол одоо 8% байрны зээл гээл те ажилтаа байнгын нийгмийн даатгалаа төлөөд явдаг байвал байрны зээлэнд хамрагдахаар болцоотой болж байна. Гэр бүлийн хоёр хүн ингээ хоёулаа ажил хийж байгаа юм бол те байртаа болчих болцоо нөхцөл байна. Тэгэхээр ажлын байр гэдэг айгүй чухал. Бизнес хүний хувьд бол аль болох ажлын байрыг бий болгооч тийм ээ. Бизнесээ өргөжүүлнэ гэдэг чинь тэнд ажиллаж байгаа ажлагчид. Тэр ажлагчдын ар гээр тэр хүмүүсийн амжиргаа сайжрах гэсэн үг тийм ээ. Тэгэхээр жижиг бизнесүүд Монголд одоо ихээр бий болох хэрэгтэй байна. За тэр дундаа одоо жижиг дунд үйлдвэрлэл ялангуяа би өөрөө мэддэг учраас салбарынхаа тухай ярил л та. Оёдлын салбар гэхэд одоо өнөөдөр ямархуу байдалтай байна уу тийм ээ. Байрны одоо футболт нэг хэдэн оёдлын үйлдвэрүүд оёдлын цехүүд байна те. Энэ цехүүд эндээ одоо тэнд чинь одоо боловсон хүчнүүд найлууршиг бэлтгэгдсэн байж байна. Солонгос руу маш олон тооны монголчууд ажиллахаар явсан тийм ээ. Тэд нар тэндээ очиод оёдлын үйлдвэрүүд ялангуяа энэ жинсэн хувцсны үйлдвэрт маш их ажилладаг. Би бас энэ талаар нэлийн хүмүүстэй ярилцаж уулзж исэн. Тэгэхээр Солонгост бол жижиг үйлдвэрүүд, жижиг дунд үйлдвэрүүд маш хөгжсөн байдаг. Жинсний үйлдвэр гэхэд бол оёдлын үйлдвэр нь зөвхөн жинсээ ойдог нэг үйлдвэр. Дараачихын тэр жинсийг угааж сайруулдаг тэр технологийн хийдэг нэг үйлдвэр. Тэгээд тэндээсээ гарсан өмдөө утсыг нь түүгээд савлаад баглаа шошоо эндүүдээ савлж баглаад яг гүйцэтгэлийн хийдэг юм үйлдвэр. За тэгээд дэргээ дараа нь борлуулагч руу нийлүүлдэг. Тэгэхээр ингээд 3 4 5 одоо жижигхэн үйлдвэрүүд нийлээд дундаасаа нэг бүтээгдэхүүн гаргаж чинь тийм үү. Энэ бол Монголд ч гэсэн бололцоотой. Хамгийн гол нь энийг одоо бодлогоор нь дэмжих хэрэгтэй. Нэгдэж чадхлаа. Нэгдмэл байж чадвал тэгэл ер нь болж юм тий. Тий, нэгдмэл байж одоо энэ бол болцоотой л доо яг жижиг одоо оёдлын цехүүдтэй манайх ч гэсэн одоо энэ шинэ хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэрээ томруулах одоо төсөл боловсруулаад явж байгаа. Манай төсөл бол яах юм гэхээр одоо өөрсдөө оёхоос гадна жижиг одоо энэ цехүүдэд юмаа гэж оёлаад тэгээд өөрсдөө яг боловсруулах технологиг хийгээд тэгээд гаргах. Тэгэхээр эн чинь бас нэг жижиг үйлдвэрүүдтэйгээ нэгтгээд. Тэгээ энэний цаана энэ жижиг үйлдвэрүүдийн цаана ажлын байр байгаа. Энд чинь те 4 5 6 7 те магадгүй 20 30 100 ч ажлын хүмүүс ажиллаж иж болно тийм ээ. Ажлын байр байна гэдэг чинь тэр хүн цалин авж гин. Цалин авж гин гэдэг чинь энэ хүн орлоготой амжиргаа дээшлж гин. Энэ нь эргээд улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулна. Хоёулагийн сүүлийн хэсэгтээ оръё. Тэгэхээр та ер нь өөрийгөө хин гэж дуудах дуртай. Ажлынхаа хувьд одоо бизнесийн салбарт ажиллаж байгаа хүн мэдээж удирдах байгаа байгууллагын салбартаа тийм ээ. Тэгэхээр одоо мэдээж гэртээ бол ээж хань минь гэж дуудах дуртай байдагчлаа. Байгууллага дээр очиод та захирлаа гэж дуудах дуртай юм уу? Эсвэл нэрээрээ дуудах дуртай юм уу? Эсвэл найз нөхдийн харилцаагаар ахаа ихчээ гэж дуудах дуртай юм уу? Ер нь бас энэ дуудалт тийм ээ, энэ харилцаа байгууллагын одоо уур амьсгалд нөлөө үзүүлэх үү? За нэг албан газар гэдэг чинь бол нэг хамт олон нэг гэр бүл болсон байж байгаа тийм ээ. За би өөрөө ингээд за Англид явж байгаад ирээд бизнесээ хийсэн болохоор нэг хайхтар тийм юм даргын стилээр ч юм уу те юмд юм хандах дурггүй аль болох юм ажилчтайгаа нэг шатны юм шиг тийм ээ. Энэ хооронд юм зай гаргахгүй. Тэгээд яг үеийн юм шиг найз юм шиг байх дуртай. Тэгээд ороод тэд нартайгаа нөөдөлөө явуулаад за хожоо манай чинь залуучууд их ажилттай юм чинь. Октодыг бол яагаад нөхөрт гарахгүй байгаа ялээ. Энтергээл эднэртэй чинь ингээл гэр бүлийнхэн асуудлаар яриа л те. Манайхан ерөнхийдөө намайг тунгаа хичээл гэж дууддаг шүү дээ. Тэгээд зарим ч яг ячдаг үзээ да тунгаа хичээг ихнөө тунгаа хичээгээ дуудаа. Зарим хүмүүс игдээ танах ч одоо ямар хаашаа юм бэ? Баахан айлд ороод ирсэн юм шиг нэг ихчээ хаа гэдээ дуудаад ах юм гээд. Одоо ерөөсөө өнөөдрөөс эхлээд таныг захирал гэж дууднаа л гэл тэгтэн. Тэгээд маргаашаас нь ихчээл болсон явж байгаа. Би тэгээд та нар намайг захирал гэх ёстой ч гэдэм үү. Миний өрөөнд орж ирэхдээ хаалгаа тогш хэрэгтэй ч гэдэм үү. Нэг тийм асуудал байдгүй юм доо. Бизнесийн салбарт ажиллаж байхад эмэгтэй хүнд бас мэдээж ар гэрийн асуудал хэцүү шүү дээ. Тийм ээ, олон зүйлийг зохицуулахын хажуугаар бизнес удирдахын хэрээр хариуцлага новдно. Энэ ажлыг яаж амжуулж байна? Өнөөдөр Монголын одоо яг энэ нөхцөлд тийм ээ, бас ажил амжуулахад хэцүү л байна л да. Олон шалтгаанаас улмаас. Тэгээ би 2 хүүхэдтэй.
баг маань одоо 4 настай. Тэгээд яг бизнес эхэлж байгаа үед бол жижигхэн байсан л да. Тэгээд амар их ажилтаа. Тэгээд хүүхдүүдээ орой хүртэл ажиллах хэрэгтэй болдог тийм ээ. Тэгээд мэдээж ар гэрийн асуудлаас зэрэгцүүлээд явахгүй болохгүй эмэгтэй хүн юм чинь. Тэгэл яг болдог юм л да. Эмэгтэй хүн чинь ер нь ингээд нэг дор олон ажлыг ингэ зэрэг хийдэг чадвартай хүмүүс шүү дээ. Тий. Ирчүүдийг одох юм бол Сэтгэлийн хаттай. тий, нэг дор олон ажлыг зэрэг хийж чаддаг хүмүүс байхгүй юу? Тэгээд яа бүгдийг болгох гэж явж гин заримдаа ч бас яалтчгүй ар гэрээ асуудлаас хаягддаг юм аа. Тэгэл бочимдаал зэрэг юм гарч ирэл. Гэтэ яг тэ болно үстэй болгоод явж байгаа юм чинь аль болох хүүхдүүдтэйгээ бас тэднэртэйгээ бас цагаа хамт өнгөрөөх хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ төлөө санаа зовох хэрэгтэй. Тэгээд зав зайгаар намжуулаад явдээ. Хоёул эргээд бас хот руу орж ирж байна. Тэгэхээр бизнесийн салбарт харилцаа гадаад дотоод гэж байх хэрэгтэй хэл та тийм. Дотоод харилцаа сайн байвал дотоодтой бизнес, гадаад харилцаа сайн байвал таны мэдээж анх санснаар тийм ээ. Нэр нь гадаадд төгчвөл. Тэгэхээр гадаад дотоод харилцаануудын хандлт дээр бас та хэрхэн ажиллаж байна? Ер нь хамтын үйл ажиллагаа гэдэг зүйл дээр бас хариуцлага гэдэг зүйл хэрхэн оомдч юм тийм. За бизнесийн хувьд дотооддоо Монголдоо бизнесээ одоо бүтээгдэхүүнээ борлуулна гэсэн ихний үе шат байгаа тийм ээ манайх. За энэ үе шат маань бол яг 100% болоогүй байна. Бид нар Улаанбаатартаа борлуулалтаа явуулж байна. Манай бас гэрээт борлуулагчд байдیں۔ 6-7 аймагт салбар гэрээс борлуулагчтай. Тэгэхээр ингээд Монгол даяараа одоо урбан жинсийг өмсөх нь болцоог бас нэг хэрэгтэй. Бүгдээрээ ингээд Монголдо таарсан Монгол бүтээгдэхүүнээ авч өмсөж явах хэрэгтэй тийм ээ. За тэрний дараагийн шат бол гадагшаа гарах тийм ээ. Энэ бол бас мөрөөдөл хിവэрээ явж л байна. Бас төлөвлөгөөч болоод явж байна тийм ээ. Бидний ард Орос гэдэг том хөрш маань байж байна Орос улс тийм. Тэгээд дараагийн үе шат бол бид нэр Орос руу бүтээгдэхүүнээ гаргах бодолтой байгаа. Манай хойд хөрш ялангуяа одоо Монголтой хилэлдэг тэр хотуудаас хүмүүс ирж монголоор дайраад уршаа гарч жинс хувцас авдаг тийм юм бэлээ. Тэгэхээр одоо заавал тэр урсгалыг ингэж явуулах биш тийм ээ. Дундаас нь бид нар тий тэдний зардлыг хэмнээ дундаас нь бид нар тийм одоо өртөгтэйгээр тийм зардалтайгаар нийлүүлэх болцоотой. Тэгээд бас тэндээ байгаа том борлуулагч компаниудаа бас ярилцах хэрэгтэй болох бах тийм ээ. Яалтчгүй бол дараагийн зах зээл бол Орос улс юм байна гэдгээ бол төлөвлөсөн, таагалцсан байгаа. Нэг хэсэг монголчууд одоо ингэж цавх нэг өмсдөг тийм ээ, бүр ингэж хослуулж өмсдөг тийм цаг үе байсан шүү дээ. Тэгээд за тодорхой хэмжээгээр бас энэ цавх ингэж алга болчлоо тийм. Тэгэхээр та ер нь энэ бизнесийг бас ингэж сарничхыг гэж айдаг уу? Нэг хэсэг хүмүүс ингэ өмсөж байгаа эсвэл болчдөг. Манайхан чиг хувирамтгай хүмүүс уйдамтгай ч юм уу гэмээр юм уу тий. Тэгэхээр энэ бизнес маань ингэ яг цаг үеэ дагаад ингэ бас алга болчихвол гэж айжсэн тийм айдсан юм байна. Яа энэ джинсийг сонгосон нэг шалтгаан нь бол джинс хизээч хуучирдаггүй. Джинсийг өмсөх тусам улам эдлгээнд ороод улам гоё болдог. Одоо дэлхийн туршлагаас харахад тийм ээ анх джинс хүмүүс өмсч эхэлж ирснийг бодвол жил бүр хүмүүсийн джинс худалдан авах тоо бол өсөж идэг. Тэгэхээр ийм айц байхгүй байна. За энэ айцыг бас менеж хийж болно шүү дээ тийм ээ нэг зохицуулж болно. Хэрвээ ингээд джинсийг үнэхээр ингээд уйтгартай байгаад байвал энийг илүү гоё болгоо те загварлаг болгоод нол уртаа ч юм уу ослуулад ингээд энийг одоо тэр фашн талаар нь хөгжүүлж болно л доо. Тэгэхээр ийм айц бол надад байхгүй. За баярлалаа. Таны бизнесийн төвхийг сонсоход надад үнэхээр сайхан байлаа. Цаашдаа бас бүтээх түүхтэй нь улам их амжилтаар дүүрэн байгаасаа гэж хүсье. За баярлалаа. Үүлийн үр гэж байдаг болохоор хийсэн зүйл минь эерэг сайн байх ёстой гэж өөртөө үргэлж хэлдэг. Түүний хүнд хэн нэгний итгэлтэй дүнш үнэнч хамтарч байхад хамгийн тохирсон хүн гэлтэй. Moving like the speed of sound.